Гоблинуудын үүрнээс холдож явах замдаа Нема Шинкэд өөрийнхөө ойр дотны хүмүүс амьтдын тухай ярьж бүгдд нь ямар их хайртайгаа хэлдэг. Харин Шинки дүүгээ хүмүүсийн эсрэг тулдаж яваад амиа алдсан тухай хэлээд маш их гуниглана. Нема тайвшруулж чич бас миний хүрээллийн нэг хэсэг бид найзуулж үдэ гэж хэлдэг. Замдаа аав нь мангасуудын байршлыг тогтоохын тулд Шинкигээс өмнөх үүрнээсээ зугтахдаа ямар замаар яаж явж ийснийг асууж тэмдэглэдэг. Тэгээд өөрөө хэсэг хугацаанд буцах хэрэгтэй болж нэг хотод зүр зогсоод Ральф ахыг нь өөрийнхөө орлогч болгож үлдээдэг. Нема сэмхэн гарч тэр хотын адал явдал хайгчдын бүлгэм рүү орж үздэм. Тэгсэн дотор нь хэсэг хүмүүс муудалцаж бүлгэм энэ шудраг бос явдлыг зүгээр хараад суух юм уу гэж хашгирч байна. Тэгээд хотын даргаыг хэсэг бүлэг адал явдал хайгчдыг албаар мангас руу явуулж үхэлд хүргэсэн гэж буруутгаж байлаа. Энэ хүнийг Хилран гэдэг гинэ. Ажлаа сайн хийдэгч хотын даргатай таарамж муутай нэгэн гиндэ. Өмнө нь ордонд ажиллаж исэн гэдгийг нь сонсоод Нема сонирхож юу болсон тухай нь асуухад жоохон хүүхдэд хамаагүй гэд тоодгүй. Манай хүн сүүлийн хөзрөө дэлгэж гүнгийн охин гэдгийг хэлсэн бүгд гайхаж байгаа юм чинь. Хилранч хотын дарга хахуул авдаг үнэн бүтггүй гар гэхээр нь Нема манай аавыг ирэхээр нь энэ бүхнээ заавал хэлээрэй гэж ам өчгийг нь авдаг. Тэгээд Ноксоор дамжуулан захиа явуулж аавыгаа хотын даргын байшинд хүрээд ирээч гэлээ. Ресепшн эмэгтэйгээр хүргүүлээд очиход аав нь аль хизээний ирсэн байлаа. Олон хүмүүсийн донд гэр бүлийн нэрээ ашигласан байна гэд аав нь нилээн ууртай байна шүү. Манай хүн ч яг ойлгож исэн ах нь гарч ирээд та яагаад Немаг уйлуулах гээд байгаа юм гээл дүүгээ өмөрнө. Немач тэсгүй уйлж эхлэхэд бүр ханхуу ирээд нус нулимсыг нарчиж өгдөг шүү. Нема тайвширч аавда хотын даргын болохыг хэлэхэд аав нь даргатай нилээн удаан ярьж яагаад боривчлаад аваа явна. Маргааш нь аав нь Хилраны ажлаа маш сайн хийсэнд нь талархал илэрхийлж өндрөөр үнэлдэг. Хилран ч энэ тосхны санхүүг хяндаг аавдид хүн юм гинэ. Бүр ордонд ажиллах санал тавьсан ч Хилран буцах бодлого байгаа гэд татгалцдаг. Аав нь бүгдд нь Немагийн төлөвлөгөөний талаар хэлэхэд ханхүү жаахан гайхсан ч зөвшөөрнө. За ингээд ханхүү Хилран ресепшн эмэгтэй бүгд санал нэгтэйгээр Нема туслахаар болдог. Энэ удаагийн ажиллагааг Ральф ах нь удирдах явуулна гиндэ. Нема ааваасаа Ленис мужийн коболдуудын талаар асуухад нэлээд том сүрэг байдаг гэсэн бүр сүүх тэрэг рүү дайрсан мэдээлж ирсэн гэдیں۔ Сүрэг дотроо хид хідэн жижиг сүрэгтэй 100 орчим коболд хүн чоноор удирдуулдаг гинэ. Бас гоблинууд руу дайрсан хүмүүс хуурамч адал явдал хайгч нар эсвэл хэн нэгний даалгавраар явж исэн байхаа гэдэг. Аав нь болохоор хөлөг баатруудын дундаж тагнуул нуугдчихж болно гэдээ. Маргааш нь Ленис рүү хөдлөө явж итэл замдаа ханхүү Немагийн төлөвлөгөөнд Шиана төсөл гэдэг нэр өгнө. Аав нь ордондоо ирээд ээж эгч хоёрт нь төслийнхаа талаар хэлж ойрд манай энүүгээрч мангасууд гарч ирэх нь ихсээд байгаа. Хэн нэгний зохион байгуулалттайгаар л гарч ирж байгаа байх гэхэд ээж нь хэд хэдэн адал явдал хайгчдын бүлгэмийг нэгжиж туслахаар шийдэж найзаас нь ирсэн захиаг нь өгнө. Найз Филипп нь маргааш хотод ирнэ гэдгээ бичсэн байлаа. Овоо өндөр зэрэглэлээ адал явдал хайгч юм байна л да. Аав нь Карнаг Филиппт шав орж мангастай тулдах туршлага хоримтлуулах хэрэгтэй гин. Карнач илүү хүчтэй болж Немагийн хажууд хамгаалж тусалж байх болно гэж шийднэ. Энэ хооронд Нема болон бусад хүмүүс Ленис хурж ирнэ. Хот руу орох гэтэл нэвтрэх зөвшөөрлөө үзүүлгэхээр нь ханхүү Немаг үлдээгээд бусад хүмүүстэйгээ тэрэгнээс буучхаар нь манай хүн салхины шидээр яриаг нь сонслоо. Ханхүү өөрийгөө Ральфийн хамтрагч гээд танилцуулж байтал Дилан гээд дарга ирлээ. Манай нутгаар коболд ихтэй маш аюултай байгаа. Ер нь димидэ гэхэд Ральф өөрийгөө гүн аавыгаа төлөөлж мангасуудыг хянаж аваа гэж хэлсэн. Дилан манай хийдэг оруулж Парсит гэдэг хүнтэй уулзуулна. Цонхийнсэн царайтай нүднийхэн доод тал нь унжсан хүн байдیں۔ Амар их коболдууд яваад байгаа болохоор олигтой унтаж чадахгүй байсаар байгаад ийм царайтай болцсон гинэ. Хөлөг баатрууд барахгүй болохоор адал явдал хайгчдын бүлгмээс тусламж гуйсан. Алдарт Ред Хлада бүлгийн адал явдал хайгчид хүрээд ирүүл дөрвтэй арга хэмжээ авандаа гэдэг. Тэр бүлгийнх нь ирээд коболдуудыг устгахчвал хамаг төлөвлөгөө нуруу унах вэ гэж Нема санаа зовоод бид нар эхлээд хотын эргэн тойрныг үзэж болох уу гэж гуйжгаад жаахан цаг авчиж чадна. Хотын гадна талд нөхцөл байдал маш муу байлаа. Үлсэглэн хүүхдүүд энд тэндгүй байв. Гинэт амар чимээ сонсогдохоор нь яваад очисон хүүхдүүд нэг гүлгийг зодож өгч гинөө.
Тэр хэдийн нэгнийх нь аав нь нохоо бол бидний дайсан гэдэг болохоор ингэж байгаа гинэ. Няма өөрийгөө хамгаалах чадваргүй амьтныг зодож болохгүй шүү гэхэд хүү уурлаж зохих гээд дайрсан хөлөг бааtruуд болиулна. Бүхнийг хүчээр шийддэг юм шүү гэд гөлгийг тэрэн авч хүүтэй ярилцсан. Энэ хүүг Бэлгэр гэдэг гинэ. Хүүхдүүдийг явсны дараа Ральф гөлгийг идгэж Шинки энэ амьтныг Коболдын гөлөг байна гэхэд бүгд гайхна. Нема ээжт нь босааж өгье. Ларс байгаа юм чи Коболдууд биднэр лөө дайхгүй байхаа гэдیں۔ Тэгээд цаашаа хот дотор явж идэл хийлрэн үд дунд болцоод байхад хонх дуугараагүй байна. Сони юм да гэд шалгахаар шийднэ. Нема салхины сүнс өгч яаралтай үед Ларст мэдэгдэх боломжийг олгодог. Ингээд хоёр тийшээ салж Нема Коболдын гөлгийг гэрт нь хүргэж өгөхөөр ойроо орж Шаана төслийн талаар тохиролцохоор явдаг. Гөлөг зам зааж Шинки Немаг тэврээд хурдан алхаж эхлэхэд гинэт бутнаас чимээ гарлаа. Хөлөг бааtruуд өвс зүлгийн тайраад харсан нэг слайм байж идэв. Нема ямар хөөрхөн зөөлөн юм бэ гэжсэн Шинки слаймтай ярьж чаддаг гинэ. Нөгөө слайм ч тэднээс тусламж гуйж манай нэг найз тэнд байгаа гэд дагуулад явдیں۔ Тэгсэн дотроо баахан жижигхэн слаймтай төрөх төгцөн том слайм байла. Юугүй төрөх гээд байдаг шүү. Нема энд хүүтэн аюултай байна. Энд зулцглаж болохгүй гэд орилсан ханхүү ийм ээж слайм өөрөө явж чаддгүй. Хин нэгний биед орж ижил явах боломжтой доо гэхээр Нема юу вэ ийм том юм чи намайг идчих юм биш үү гэд жаахан айсан чи слайм таалагдсан хүнээ иддгүй юм гинэ. Нема слаймд Шизуку гэдэг нэр өгч Шизукуч баярлаж Немагийн биед нь ордог. Нөгөө жижигхэн слаймыг нь Хаку гэж нэрлэдэг. Тэд аяллаа цааш үргэлжлүүлж Коболдуудыг хайна. Нилээн удаан алхсан ч эргэн тойрны байгаль огт өөрчлөгдөхгүй байгааг ханхуу анзаардаг. Цаашаа явсаар аврах том мод олж хараад энэ л хамгаалаад байгаа юм байна гэдгийг нь ойлгоно. Немаг өөрийгөө танилцуулахад хамгаалагч мод юугаар туслах уу гэдیں۔ Нема Коболдуудын талаар асуухад мод энэ тухай бол хэлж чадахгүй нэ. Тэднийг хүмүүс хөөгөөдсэн болохоор би нууц юм а гэж хэлдэг. Одоо байдал маш муу байна. Хүмүүс тэднийг бүр мөсөн устгахаар ирж байна гэж тайлбарлахад хамгаалагч мод туслахыг зөвшөөрсөн ч хэрвээ чи намайг хурвал энэ ойгоос амьд гарч чадахгүй шүү гэж анхааруулад зам гаргаж өгнө. За тэгээд салхины сүнснүүдийн тусламжтайгаар ойгоор алхаж явахдаа Нема Шинкигээс Коболдууд юу иддгийг нь асуухад бараг бүх юмыг иддэм дөөлгөн. Гэнэт Ларс Нокс хоёр уурлаад явцсан ч аврах шавж дайраад ирдیں۔ Нокс гэс бариад авлаа. Ах нь Мамоши гэдэг шавж мангас байна гэсэн Шинки энийг идэж болтон шít гээд шарангуудаа томыг нь Ларсад жижигийг нь Нокст өгнө. Нема амсаад үдсэн үнэхээр амттай санагдаж ханхүү түүхийгээр нь идэж болохоор юм байна гэдэг. Манай хүн замда Мамоши таарвал агнаад байгаараа Коболдуудад бэлэг болгож өгнө шүү гэдیں۔ Тэгээд баахан Мамоши агнаж цуглуулад цаашаа нилээ алхаж итэл харанхууд маш олон улаан нүднүүд харагдлаа. Өнөөдрийн манай видеотой нэг гоё газар хамтарч байгаа. Америкийн Apple Store-оос ирсэн оригинал лацтай цоошин iPad, Apple Pencil байгаа юм шүү. Гол нь маш боломжийн үнээр зарж байгаа юм байлээ. Би өөрөө яг энэ 10 дугаар үеийн загварыг хэрэгэлдэг. Видео эдитлэх, зураг зурхад аюул амар байдаг шүү. Заавал ноутбук, компьютер гэхгүй ийш тийшээ авч явал ажил хичээлээ хийж чинь. Ер нь хүн бүрийн хэрэгцээнд тохирохоор онлайн хичээл хийж болно, сүүлийн үеийн тоглоомнууд гацхгүй хурдтай явчихна. За тэгээ та нар маань авахыг хүсч байвал description хэсэг дээр мэдээллийг нь давхар оруулчихнаа. Холбогдоод гоё iPad-тай болоорой. Нема ярилцах гэсэн Шинки Коболдууд чамд итгэхгүй байна гэж хэлдэг. Манай хүн тэгэхээр нь Мамошигийн мах авчирснаа хэлж удирдагчтай нь уулзахаар болов. Айн гүнд очиход маш олон Коболдууд цуглардсан байлаа. Нема хөвсгөр Коболдууд хараад хөөрхөн санагдж идэл нэг нь гарч ирснэ яах гэж ирснийг нь асууна. Бяцхан гөлгийг нь буцааж өгөхөөр ирснээ хэлээд авчирсан махаа өгөхөд эмэгтэй Коболд өөрийгөө Сицили гэж танилцуулан талархлаа илэрхийлдэг. Коболдуудыг хүмүүс дарлаж хавчиж байсныг тайлбарлаж Нема та нарыг устгах баг удахгүй ирэх юм байлээ гэхэд би мэдж байгаа л гин. Сицили өөрийгөө зөв биелэхдээ Тэнгэрийн оддыг уншиж үйл явдлыг урдчлан харах чадвартай гэдгийг хэлж хүн төрлөختний эсрэг тэмцэх бодолтойгоо ч хэлдэг. Нема Шиана төслийн талаар ярьж эхлэнгүүт Сицили тасалж би яасан ч хүмүүст итгэж чадахгүй гин. Тэгжидэл Ральф ирээд буцах цаг болсныг хэлэхэд Нема маргааш эргээд ирнэ гэж амладаг.
Сицили тэнгэр рүү харж тэдний одны хажууд аврагч од гарсан байгааг олж харна. Ральф Хиллераныг яагаад ингэж удаад байгаа юм бол гэж итэл сүнс шингэд Хиллеран хотын захын дүүрэгт нуугдж байгаа ч одоохондоо тусламж хэрэггүй гэж дамжуулна. Немо өөрөө дахин явхаар шийдэж коболдуудад хоол өгч мэдлэнэ. Сицили тэдэнтэй хамт явж буй мангасыг хараад гайхахад Немо мангасыг хэрхэн авран тусалснаа тайлбарлаж коболдуудад ч тусламар байгаагаа хэлнэ. Сицили шууд итгэж чадахгүй эргэлзэж ямар ч байсан коболдуудаа хамгаалах хэрэгтэйгээд дүүгээс нь бусад хамаатан саднууд нь бүгд нас барсан тухай ярьж байлна. Немо түүнд хаагууг өгч тайвшруулна. Тэгээд төлөвлөгөөгөө ярьж эхлэхэд Сицили хүмүүс мангаст яагаад тусалдаг билээ гэд маш их гайхна. Немо хүн мангас овог угсаа ялгаагүй бүгдийг нь аварч хамгаалахыг хүсгээ хэлэхэд Сицили хамтран тэмцгээр зөвшөөрдөг. Тэгжитэл хаанлай гэд бас нэг коболд ирнэ. Немо өөрийгөө гоблинуудын удирдагч бас шингэд нэр өгсөн гэхэд бүр мэл гайхна. Цааш нь ярилцчитэл хаанлай хоёр төрлийн коболд байдгийг хэлнэ. Анчид болон жирийн. Анчид нь биеийн хүчээрээ илүү зэвсгийн эрдэмт сайтай. Харин жирийн коболдууд нь гар урлал, өдөр тутмын ойр зургийн ажил хийж амьдардаг гин. Ингээд ярьж итэл Немо тэслэгөө очоод үсийн нийлсэн маш хөвсгөр зөөлөн байдаг. Коболдын бүх удирдагчдыг цуглуулж манай хүн Шиана төслөө танилцуулна. Бүгд дэмжиж Немо адал явдал хайгчид ирэх учраас нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хэрэгтэй болохыг хэлнэ. За тэгээд эд дундаа орцсон ярьж идэл Сицилийн дүү орж ирээд хүмүүст итгэж болохгүй штэ. Бүгд адилхан шуналтай бүдүүлэг гэхэд удирдагч нар ч эргэлздэм байгаа штэ. Тэгсэн Сицили битгий ийм ярьгээд болиулнаа. Дүү нь өөлж овог аймгаа хамгаалмаар байна. Хүмүүсийг ч устгахыг хүсэж ин гэдэл бөө юм болдیں۔ Сицили Немо чи бол бидний аврагч. Чамайг байгаа болохоор л бид нар хүмүүст итгэж нэгдэх гэж байна гэлээ. Немо ахыгаа устгахлын багт нэгдэн хохирлыг аль болох бага байлгаж эдгээг шидээ ашиглахыг санал болгодог. Энэ хооронд коболдууд зүхтах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. Немо Go Roku гэд хоёр коболдыг адал явдал хайгчдыг тагнуулахаар явуулдаг. Хөлөг баатрууд зүсээ хуургаж адал явдал хайгчдын бүлэгт нэвтэрч мэдээл цуглуулна. Тэгээд устгахлын багийнхантай уулзаж нэг зөвлөлдөх юм байна гэд явж итэл Немо гинэт Хиллераныг олоо харчдیں۔ Чимээгүй байгээл догч гинэ. Немоч мэдээгээ шүн өгөөрэй гэж хэлээд амждаг. Ральф би танай багт нэгдэж эдгээг шидээрээ туслая гэсэн ахлагч нь аваа зөвшөөрнө. Гинэт хин нэгэн хаалга тогшиж нэг хөлөг баатар удирдахчаа чихэнд юм шивнэхэд гараад явцдаг. Сүнс шингэд хэлнэ. Адал явдал хайгчдын тулааныг зогсоох гэж ягаад хідэн хөлөг баатар гэмтчихжээ гин. Гараад харсан Немо шоконд орно. Араатай амтан бас шидийн дайралтаас авсан шарх байна да гэж ханхуу тайлбарладаг. Эдгээх шидэднүүд хүрлцэхгүй байгааг ойлгонгуудаа Ральф дахиж ороод олон хөлөг баатруудыг нэг дор эдгэж мэдгээгээд баавартай. Хөлөг баатруудын нэг нь энэ дайралтын ард араатан сургагч нар адал явдал хайгчд байгаа нь тодорхой байна л гэж байна. Тэр шөнө уруугч амтан сургагч баривчлагдсан ч Немо унтаж чадалгүй баахан холхино. Тэгээд ханхуу Ральф Хиллеран гуравтаа уулзахад Хиллеран тагнуулын мэдээгээ дэлгэж бүсийн командлагчийг сэжиглэж байгаагаа хэлнэ. Тусламжийн ачаа хулгайлж мөнгө угааж адал явдал хайгчдаас хахуул авдаг 9 шидэнд бүрдсэн гар байна л гин. Адал явдал хайгчдаас мөнгө аваад хийсэн ажлыг хуурамчаар ихсгэж бүртгээд ранкийг дээшлүүлж өгдөг гинэ. Гэхдээ биднэрт ямар ч баримт байхгүйгээд ханхуу жаахан сэтгэлээр унжээснаа хөлөг баатруудын бараа захиалга хүргэлтийн мэдээллийг шалгавал ямар нэгэн зөрүү гарч байгаа нь мэдэгдэх байхаа гэдэг. Тэгээд Хиллеранд хөлөг баатруудыг шалгах зөвшөөрөл өгнө. Хиллераныг аюултай хүмүүсийн бай болчихгүй гэж Немо санаа зовоод сүнснүүдээс хамгаалтгүйж залбирдаг. Маргааш нь ханхуу коболдуудтай уулзаж хөлөг баатруудтай хийх тулаанд хэрхэн хамгийн бага хохиролтой байх талаар төлөвлөгөөгөө танилцуулна. Өөрийнхөө хөлөг баатруудын эсрэг тулдах гээд байгаа хүн шүү дээ. Ханхуугийн дараа Немо гарч ирээд бүгдд нь сэтгэлээ бэлдээр хохирол гарах нь ойлгомжтой гэж хэлнэ. Тэгээд ханхууг өөрийн хаан тулсын өөрийнхөө удирдлагад байдаг хөлөг баатруудын эсрэг тулдах гэж байгааг нь бодоод дотроо маш их өрөвдөж гуниглана. Дараа нь ойгоор алхаж явтал ханхуу уруу царайлахаа болио. Удирдагч нь ийм царай гаргаад байвал бусд нь ч дагна. Нэг нь шийдсэн бол бат зогсох ёстой гэдэм а. Та ерөн сэтгэлээр хямарч үтсэн үү гэд Немо асуухад тийм үе байна штэ.
Ялангуяа аавынхаа дараа хаан болно гэдгээ бодох төдийд л байнга санаа зовдөг. Миний шийдвэрүүд зөв байх болов, ард түмний хүлээлтэнд хүрэх болов гэдэл байнга боддог гин. Гэхдээ нэгэнд гаргасан шийдвэртээ хизээч эргэлзэхгүй гэдэг. Тэгтэл Ральфаас мэдээ ирнэ. Коболдуудын эсрэг тулаанд оруулахаар нөгөө урагч амтан сургагчийг шоронгоос сулсан гинэ. Хөлөг баатруудын удирдагч эрх мэдлээ хэтрүүлсэн байна гэд ханху маш их уурлана. 8 харин маргаашийн тулаан яах болоо гэд бүрч илүү санаа зовж эхэлдэг. Маргааш нь Гоу Роко 2 Немагийн сэтгэлийг сэргээхээр ирнэ. Коболдуудын удирдагч юу ч болж исэн Немагийн тал зогсно гэдгээ хэлэхэд манай хүн урам ороод тайвшраал явцдаг. Хэсэг хугацааны дараа Ред Хлада гэх хүчирхэг адал явдал хайгчид бас нөгөө урагч амтан сургагч эднэр хөлөг баатруудтай нэгдсэн учраас анхүү төлөвлөгөөгөө өөрчилснөө мэдэгдэнэ. Сицилигийн дүү Немаг тайвшруулахаар ирсэн байж л манай хүн дайснууд ирж явааг мэдэрдэг. Хөлөг баатруудын цувааг хараад Шинке манан үүсгэж юм харагдахааргүй болгож ханхүү агаараас товтлогоо хийлгэхээр Ларсыг явууллаа. Коболдууд ургамлын ханд ашиглаж цэргүүдийг ухаан алдуулаад модонд хөөлж эхэлдэг. Зүсээ хувиргасан манай талын хөлөг баатрууд ч өөрийгөө гүйцэтгэж урагч амтан сургагчийг барьсан байж итл аврах цагаан ирвсээ дуудчих юм да. Азар Гратия гарч ирж ирвсийг хазаад амтан сургагчийг ухаан алдуулцдаг. Ханхүү төлөвлөгөөний дагуу мод унгааж цэргүүдийн замыг хаалаа. Зарим цэргүүд нь газар ухсан урхи руу унчнаа. Тэнд нь Нема хаакуг оруулаад тавьсан мань хүн баатруудын хуйг дуулга зэвсгийг хайлуулж өгнө. За тэгсэн хамгийн том аюул Ред Хлада бүлгийнхэн ирж явна. Тэдний удирдагч Юно шидтэндээ нөхрөө унсан баатруудыг гаргаж ирэх даалгавар өгнө. Ингээд Коболдууд хөлөг баатруудтай жинхэнэ утгаараа тулдаж эхэлнэ. Ред Хлада багт нэг тийм мангас хүн байлаа. Энэ Коболдуудад хүмүүс туслаад байна да, үнэртэйд байна гэдээ. Тэгсэн ахлагч нь түрэн яалтчгүй жоохон охины хоолой сонсогдсон юм да. Би буруу сонсоогүй юм байна гин. Энэ ахлагч нь Коболдуудыг хөнхөө устганга гэмтсэн хөлөг баатрууд эдгээг чидтнүүдийг сайн хамгаалаарэ гэж хашгирна. Нема аимшиг тулааныг хараад бүр яахаа мэдэхгүй. Коболдууд галын шид гаргаж Ред Хладаг багч гисэн ухрааж чаддаг. Бусад цэргүүдийгч ухраад буцаад ихэд хөлөг баатруудын удирдагч дөнгөж хагасыг устгалаа штэ гин. Тэгсэн нөгөө шидтэн гинэт бодно. Ийм ширүүн тулаан болж байхад манай талаас амь өргөцсөн хүн нэг ч алга зохион байгуулалттай юм шүү. Яг энэ үед нь Ральф ирээд нөгөө талдаа эвлэрч хохирлогоо буцъя гэхэд Ред Хладагийнхан санал нэгтээ зөвшөөрнө. Коболдууд хувраад хүн чон болчвол бүгд шидийн чадвартай болчихно. Устгахад маш хэцүү. Хурд хүчин чигсэн гэцгээлээ. Тэгсэн хөлөг баатруудын удирдагч гинт зөрж тийм учраас л яг одоо устгах хэрэгтэй гээд байна шүү. Төрөний шидтнэр хамгаалтын бүрхүүл үүсгүүлж дайрах гэж байхад нь Ральф хамаг чадлаараа ятгахсаар ухраахаар болгож чадна. Тэгсэн гинт хамгаалтын гадна байсан цэргүүд аянгийн шидэн цохиулчтیں۔ За юу болсон бэ гэхээр Шинки Коболдуудад зүгтах боломж гаргахын тулд аянгийн шид гаргасан байжээ. Нема тулаанд үргэцсэн Коболдуудыг хараад өрөвдөж бас гимшиж өөрийгөө буруутгаж байлаа. Энэ тулааны зорилго ч хөлөг баатруудын дайралтаас хамгааланга бүгд амьд үлдэх байсан ч Немагийн бодож байсан шиг үр дүн гарсангүй. Ханхуу Сицилитэй уулзаж эдгээх шид ашиглаж байдгаараа хичээсэн ч үр дүн нь ийм байна гэж тайлбарлана. Коболдуудын нэг сүргийн ахлагч нь бүр амиа золиосож бусдыгаа хамгаалсан гэд сүргийнх нь маш ууртай байлаа. Нема үнэхээр их сэтгэлээр унаж харамсдаг. Гэнэт тэр нас барсан Коболдын яадагч байсан хийх ёстой бол хийх л ёстой гэснийг нь санаад шийдэмгий болж ингэж хэлнэ. Та нар ойлгох хэрэггүй. Амиа алдсан овгийнх нь хүнлэх хэрэгтэй гэхэд нөгөө хэд нь мэдээж дургуутч яг ярил бүгд чиний буруу шүү гэдэг. Нема тэрийг нь ойлгож хүлээн зөвшөөрч байгаач та нар харамсах хэрэггүй гэд хэлцдэг. Коболдууд ч бүр ууралтын байгаа сте. Бид нар яахаараа гэр бүл найзуудынхаа төлөө гашуудаж гуниглж болдгүй юм бэ л гин. Би гашуудах хэрэггүй гээгүй. Харин та нар өөрсдөө буруутгах хэрэггүй. Нас барсан дайчид овог аймгийнхаа ирээдүйн төлөө тулцсан учраас тэдний оронд та нар үргэлжлүүлэн амьдрах ёстой. Зүгээр ч нэг амьдрахгүй тэдэн шиг хүчтэй байх ёстой гэдэг. Сицили Нема өөрсдийг нь удирдан чиглүүлж инх тайванд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлнэ.
Тэгээд дараа нь яах ихээ ярилцаж коболдуудыг баруун урд зүгт байдаг нэгэн уул руу явуулахаар шийддэг. Сицили дүүгээ Немад үлдээнэ гэхэд манай хүн амьтны жигтэй хамгийн хөөрхөн гэрийн үйлчлэгчтэй болох нь гэд маш их баярлана. Би язгууртай учраас чи ордны ёс дүрмийг бүгдийг нь сурах ёстой шүү гэхэд охин юухан байх вэ? Бүгдийг сураа хайчээ гэж амлаад бүр манай хүнээс нэр авдаг. Хүйтэн өвлийн төгсгөл ирснийг илэрхийлдэг Спека гэд одны нэрийг өгнө. Тэгсэн Гоу Роко хоёрч бас нэр амаар байна гэд Нема руу өсрээд салдгүй шүү. Сейго Рекузе гэдэг нэр өгөхөд би дээр нь Ичидийн тамга гарч нөгөө хоёр маш их баярлаж эзнээ баахан долоо. Оройн тэд салах ёс хийж дараа дахин уулзгаар тохиролцоод буудалсан газар руугаа буцдаг. Хилран тэнд шаардлагатай баримтуудыг олж авчирсан байлаа. Тэр дунд нь хуурамч баримтууд ч байгаад Нема маш их гайхна. Тэгэхээр нөгөө асуудалд худалдаачид Хөлөг баатрууд ч оролцсон гэдэг нь ойлгомжтой болж байгаа. Ханхүү хүмүүс явуулж энэ асуудлыг хурдхан шалгах үүрэг өгөхөөр болдог. За тэгээд ханхүү Нема хоёр Ред Халадагийнхан руу хүндэтгэл үзүүлэхээр очиход мөсөн баавга омгийн Лаг нэртэй хүн ирж Нематай мэдлэнэ. Нема баавганых шиг чихийг харангуйта хүч үзмээр санагдаад бүр бөө юм болдог. Ларс хажуунаас нь анхааруулж арай гэж болиулж байгаа. Лаг харин Нема Ларс хоёрыг найзууд гэдгийг мэдээд маш их гайхна. Тэгэд хамт хооллохоор алхаж явсан. Баавгаан чигт тэрвэрч аваад мөрөн дээрээ суулгачтیں۔ Тэнд байсан цэргүүд хараад бүр аман ангайна. Харин манай хүн боломжийг яаж алдах вэ? Лагийн чихэнд хүрээд үзлээ. Яг л төсөөлж байсан шиг нэвгүү мөртлөө хөвсгөр зөөлөн байлаа. Тэгтэл хажууханд нь бэлгэр аяг тав угаагаад байж илаа. Яагаад нөгөө жижигхэн гөлөг зодод исэн гар штэ. Харин одоо тэр хүчтэй болж хүмүүсийг хамгаалахыг хүсэх болжээ. Нема алга ташиж ёстой мондөг би чамтай найзууд байгаадаа маш их баяртай байна гэсэн бэлгэр баярлаад нүүр нь улаачдаг. Буцаад нөгөө хэд дээр ирэхэд Карна их чинь Немаг тэврээд юу болсон бүх адал явдлыг чинь сонсомоор байна гэлээ. Орой галын хажууд Нема амьттай хооллож байв. Их чинь ийм олон овог аймгийг нэгтгэж инх тайван авчирсан мундаг байна гэд бишрэн магтаад байхаар нь Нема надад сурах зүйл их байгаа. Жохон хүүхэд гэдгээрээ төрий барьж бусад хүмүүс төвөг удаж гэр бүлийнхнээ эвгүй байдалд оруулмааргүй байна гин. Карна Немаг ямар их зүйл туулсныг мэдж байгаа болохоор өөрийн ирэхгүй тэврээд авна. Лаг тэр хооронд хэрв чи хэцүү байдалд орвол манай бүлэг туслахад бэлэн шүү гэлээ. Нема тэднийг хараад зарим амьтдтай ярилцах нөхөрлөг боломжтой байдгийг хизээ нэг өдөр хүмүүс ойлгосоо гэж хүсэж байлаа. Оройн Немаг унтж байхад нь цонхон дээр соол ирсэн байна. Яасан бэ? Ямар хэрэг гарав гэсэн нэг чухал юм бишээ. Хоёулаа явж дэлхийн ертөнцийг жаахан сонирхох л гэж байна. Үдсгэлэнтэй газруудыг харж хүмүүсийн анзаардгүй гайхалтай юмсыг үзье гэлээ. Нема энэ ертөнц тэнд амьдарч буй хүн амьтад бүх зүйлсийг ямар их хайрладаг бодож өөртөө ингэж амлана. Би энэ дэлхийг инх тайван болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хүмүүс болон мангасууд эв найртайгаар амьдраасай. За ингээд сизон 1 дуусч байгаа маа. Ямар санагдсан бэ? Коммент үлдээгээрэй. Нэрээ Кайжу номер 8 сизон 2 яриач гээд зөндөө коммент ирж байгаа. Одоохондоо гарч дуусаагүй байгаа манайхаа хэд хэдэн анги гарахаар нь тэгж яагаад оруулна за. Удахгүй дараагийн анимаараа уулзцгаая. Түр бай.